За бид нар бүгдээрээ л хаасайгүй бонд гэж яриад байгаа. Засгийн газрын бонд, Улаанбаатарын бонд, Чингис хаан бонд, компаниудын бонд гэл. Ер нь бонд гэж яг юу юм бэ? Маш амтханаар тайлбарлаж өгье. Хай. Хөрөнгө оруулагч Lifelong Learner Тэмүүлэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрэг та манаас үгийг subscribe хийгээгүй subscribe хийгээрэй. Оронд нь та бүхэндээ би сонирхолтой олон бичлэгүүдийг хүргэх болоо. За ингээд видеонд орцгоё. Let's talk about money. За бонд гэж юу вэ? Бондын хувьд хоёр төрлийн бонд байдаг. За нэгдүгээр нь болонгод засгийн газрын бонд, хоёрдугаар нь болонгод компани ямар нэгэн корпорац группийн банкнуудын гаргаж байгаа бонд гэж байгаа. За бондыг яах гэж гаргадаг юм бэ гэхээр засгийн газар болон компани одоо ямар нэг юм хийх гээд ямар нэг юмд мөнгө хэрэг болоод олон нийтийн тусламжтайгаар босгож байгаа процесс үйл явцыг хэлнэ. За юу гэсэн үг вэ гэхээр жишээ авах ярихад нэг XY гэдэг компани шинэ үйлдвэр барих гээд мөнгө хэрэг болжээ. Өөрөөсөө мөнгө байхгүй, капитал байхгүй. Тийм болохоор олон нийтээс бондын тусламжтайгаар мөнгө өгөхөр шийджээ. За засгийн газар жишээлбэл цалингаа тавьж чадахгүй ч юм уу нэг том бүтээн байгуулалтанд мөнгө хэрэг болоод мөн олон нийтээс мөнгө босгох гээд бондыг ашиглахыг хэлээд байгаамаа. Бондын хувьд 3 үзүүлэлт маш чухал байдаг. За нэгдүгürt нь болонгууд бондын нэгжийн үн. За хоёрдугаарт нь болонгууд бондын хугацаа хэдийн хугацаатай зээлж байгаа. За гуравдугаарт нь хүү эсвэл купон гэж ярьдаг. Тэгээ энэ 3 үзүүлэлт маш чухал байдаг. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр жишээн дээр авч тайлбарлахад XY гэдэг компани маань шинэ үйлдвэр барих гээд мөнгө хэрэг болжээ. За тэгээд тэр нь бондын тусламжтайгаар мөнгө босгохыг гэж шийдвэрлээд тэрхүү бондын 3 үзүүлэлт яаж харагдах вэ гэхээр бондын ширхгийнх нь нэгж үн нь 100 мянган төгрөгийн үнэтэй. За 3 жилийн хугацаатай жилийн 19% хүүтэй биднээс болон тэр бондыг худалдаж авч байгаа институт байгууллага хувь хүнээс мөнгө зээлж гинэ гэсэн үг. За бонд авж байгаа бидний хувьд тэр байгууллагын хувьд өөр хүмүүсийн хувьд юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл би XY компани бондыг нэг ширхгийн 100 мянгаар 10 ширхгийг авлаа гэхэд 1 сая төгрөгөөр бонд худалдаж авсан. За тэгээд тэр нь ямар өгөөчтэй ямар үзүүлэлттэй гэхээр 3 жилийн хугацаатай XY гэдэг компани маань надад жилийн 19%-ийн хүү болох 190 мянган төгрөгийг одоо тогтмол жил болгон эсвэл хагас жил болгон улир тутамд надад олгох нэ. За тэгээд 3 жилийн дараа мэдээж би хөрөнгө оруулсан одоо тэр бондыг худалдаж авсан сая төгрөгөө мэдээж буцааж авна. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хар яриагаар бол ерөөсөө би хүүтэй тэр компанид мөнгөө зээлдүүлээд 3 жилийн дараа мөнгөө зээлдүүлсэн мөнгөө тэр хүүтэйгээ хамт ингэж эргүүлж авч гинэ гэсэн. За тэгээд мэдээж нарийн ширийн нюансууд байгаа. Компаниуд болон засгийн газрын зээлжих зэрэглэлээс болж тийм бондын одоо үнэ дээшээ доошоо өсөж урууд нь хүүнийх нь өндөр хувь нь ингэ шалтгаалдаг. За тэрнээс гадна мэдээж бондыг анх дахь зах зээл дээрээс худалдаж авч болно. Хоёр дахь зах зээл дээрээс бас худалдаж арилжиж болдог байгаа. За тэрнээс гадна мэдээж нээлттэй бонд гэж байгаа, хаалттай бонд гэж байгаа. За тэгээд үүнээс гадна бондын зах зээл тухайн улсын одоо хүүгийн бодголтой маш уялдаа холбоотой явж байгаа учраас хөрөнгөний зах зээл, үнэт цаасын зах зээлээс шал өөр ажилтдаг байгаа. За энэ бол тусдаа өөр сэдв байгаа. Энэ нюансуудыг бүгдийг тайлбарлах юм бол энэ видео ойлгомжгүй болчихно. За манай Монгол улсад засгийн газрын бонд, Улаанбаатарын бонд, ер нь янз бүрийн компаниудын бондууд зөндөө гардаг. За хүмүүс бонд хэр ашигтай вэ? Абал дээр үгүй юу гэж маш их асуудаг. Тэгээд бонд авах ашигтай, ашиггүй, ааж болохгүй гэж бас шууд хэлж болохгүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр бонд чинь өөрөө тухайн компани болон засгийн газрын зээлжих зэрэглэлээс шалтгаалж гарч ирдэг. Тэгээд тэрнээсээ шалтгаалж хэр ашигтай, хэр ашиггүй, хэр найдвартай гэдэг нь шалтгаалдаг. За хоёрдугаар бондны зах зээл мэдээж бусад хөрөнгөний зах зээлээс өөрөөр ажилтдаг учраас бас яг найдваргүй гэж хэлэхэд хэцүү. За манай Монгол улсын засгийн газрын хувьд зээлжих зэрэглэл нь сая 2025 онд сүүлээр одоо 10 сард B+ гэсэн B нэмэх гэсэн зэрэглэл рүү орсон. За тэр нь ямар ч юм харьцангуй найдвартай, харьцангуй доктортой, тэгээд зээлжих зэрэглэл нь өссөн гэсэн үг ээ. За тэгээд энэ B+ гэдэг зэрэглэл нь ямар ч үртэй гэхээр дэлхийн том одоо рейтингийн агентлагууд байдаг. Moody's, Fitch Ratings, Standard & Poor's гэдэг том одоо тийм компаниудыг засгийн газрын зээлжих зэрэглэлийг тогтоодог тийм агентлагууд байдаг. За тэр агентлагаас манай Монгол улсын дотоод эдийн засаг одоо эдийн засгийн хөгжил, импорт, экспорт одоо бүх олон төрлийн үзүүлэлтийг харж агаад тухайн улсын одоо зээлжих зэрэглэлийг тогтоодог байгаа. Тэгээд энэ компаниудаас гаргасан B+ гэдэг зээлжих зэрэглэлтэй манай Монгол улсын засгийн газар бонд гаргаад явж байгаа. Тэгээд энэ нэг талаасаа ерөнхийдөө бол найдвартай. Яагаад тэгэхээр манай Монгол улсын эдийн засаг хөгжиж байгаа, дотоод улс төрийн байдал гайгүй байгаа. Ер нь экспортын хэмжээ нэмэгдэж байгаа, дотоод эдийн бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа гэсэн тийм үзүүлэлттэйгээр
тиймэрхүү бондууд гаргаад явж байгаа. За манай Монгол улсад маш олон бонд гэдэг бүтээгдэхүүн ерөнхийдөө бол жигдэрсэн гэж хэлж болно. За тэгээд ерөнхийдөө засгийн газрын бонд, Улаанбаатарын бонд, Чингис бонд, янз бүрийн компаниудын бондууд ер нь бол хойдлох зах зээл, нэгдэх зах зээл дээр гаргадаг, арилждаг, арилжаалагддаг. Тэгээд ер нь ихэнхдээ Монголд бонд гаргахдаа хоёр янзын бонд гаргадаг. Нэг нь болохоор нээлттэй бонд, за нөгөөх нь болохоор хаалттай бонд. За тэгээд нээлттэй бонд гэдэг нь болохоор мэдээж хөрөнгийн үн цаасны компаниудаар дамжуулж олон нийтэд нээлттэй бонд компаниуд юм уу эсвэл засгийн газар зарладаг. За хаалттай бонд гэдэг нь болохоор олон нийтэд тийм зарлагддаг үн цаасны компаниар дамждаггүй тийм бондууд байдаг. За миний өөрийн бодол бондод би ямар бодолтой байдаг гэхээр миний хувьд нэг ч удаа бонд авч үзээгүй. Ялангуяа Монгол улсад бонд авч үзээгүй. Тэгээд бонд гэдэг бүтээгдэхүүнийг хэн ер нь яах гэж авдаг юм бэ гэхээр нэг талаасаа бонд гэдэг бүтээгдэхүүн хувьцааг бодох юм бол мэдээж найдвартай, эрсдэл багтай болохоор мэдээж өгөөж нь бага байдаг. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө том институтүүд ер нь хүмүүс ерөнхийдөө эрсдэл багтай хөрөнгө оруулалт хий, ер нь хөрөнгөө төрөлжүүлэе гэж бондыг ихэнхдээ авд юм санагддаг. За тэгээд том сэтгэврийн сангууд ч юм уу эсвэл том хөрөнгө оруулалтын сангууд ерөнхийдөө бонд их авдаг. Яг тогтмол өгөөчтэй, найдвартай, эрсдэл багтай, хувьцаа өөр янз бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнийг бодох юм бол тийм учраас бондууд авдаг. Тэгээ миний хувьд бол бонд авдаггүй. Тэгээд би яагаад бонд авдаггүй гэхээр одоо тийм байдлаар миний нас залуу байгаа, надад өшөө хөрөнгө оруулах зөндөө жил байгаа. Тэгээд тэсэл гарах болоогүй. Тийм учраас аль болох өндөр өгөөчтэй, жоохон агрессив тийм хөрөнгө оруулалтууд хийдэг байгаа. За Монголд гарч байгаа бондуудын ер нь ихэнх нь компаниудын бонд байдаг. За тэгээд бондуудын хүүн, купон 18-аас 21% хүүтэй байгаа. За ихэнх нь нээлттэй зах зээл дээр гарч идэг. Тэгээд хоёулах зах зээл дээр мэдээж бондын арилжаа явагдчихэдэг. Тэгээд бондонд хөрөнгө оруулахдаа анхаарах гол зүйл юу гэхээр ерөөсөө тухайн компани засаглал, тухайн компани 6 сарын дараа байх уу, үгүй юу, буцаан төлөлт нь ямар байх юм, 3 жилийн дараа би хөрөнгө оруулсан тэр мөнгөө буцааж авч чадах үлээ үгүй юу гэдгийг сайн судлах хэрэгтэй. За тийм болохоор ямар компани шалтгаалаад найдвартай юу, найдваргүй юу, ер нь хүүн дэшээ доош хэлбэлцэж яадаг. Гэхдээ манай Монгол улсад гарч байгаа бондуудын ер нь дундаж хүүн 18-аас 21%-тай. За тэгэхээр тэр нь бас одоо хөрөнгө оруулагчид бонд авъя гэж бодож байгаа хүмүүс бас гялбаж болохгүй гэж хэлмээр байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо манай Монгол улсын инфляц 2025 оны 10 сарын хэмжээнд 8.8%тай байгаа. За 18-аас 8.8% асахаар 9.2% жилийн цэвэр одоо өгөөж гарч ирнэ бондын. За тэгээд дээрэс нь мэдээж инфляцаас шалтгаалж одоо үнийн өсөлттэй төгрөгийн уналт, долларын валютын өсөлт нь тооцоолж хөрөнгө оруулах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь базаад хэлэхэд би бол зүгээр л YouTube дээр хийж байгаа YouTube бичлэг хийдэг нэг залуу ямар нэгэн хөрөнгийн ямар нэгэн зөвлөгөө энийг аав энийг тэг гэсэн зөвлөгөө өгдөггүй. Тэгээд та бүхэн мэдээж өөрөө таарсан өөрөө тохиромжтой хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. За бондын хувьд бол мэдээж бусад санхүүгийн бүтээгдэхүүнийг бодох юм бол жишээлбэл хувьцааг бодох юм бол мэдээж өгөөж багтай. Тэгээд ихэнхдээ хүмүүс яагаад бондыг авдаг вэ гэхээр одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтын багцыг төрүүлжүүлэх, хөрөнгө оруулалтын багцыг жоохон найдвартай ямар нэгэн эрсдэл ямар нэгэн хямрал боллоо гэж жоохон төсвөрч чадвартай болох гэж тийм бүтээгдэхүүн авдгийм үү гэж би боддог. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд та бүхэн өөрсдөө тохирсон бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Бонд авбал ямар компани, ямар засгийн газрын ямар бонд авах уу? Тэгээд өгөөж нь ямар бүх зардал ямар юм хүмүүсаа тооцоолоод тэгээд өөрсдөө таарсан бүтээгдэхүүн аваарай гэж би зөвлөмөр байна. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Түр